гэсэн өөр ямар ч газартай ажилласан байлаа гэд хамгийн нэгдүгээрт мэдээллийг маш сайн авах хэрэгтэй. Өөрийнхөө гэр бүлд тохирсон таана одоо санхүүгийн боломж ямар байгаа, цаг хугацааны боломж чи ямар байгаа, за мэдлэг мэдээлэл чи ямар байгаа, нөхцөл байдал тэ хүүхдийн нас гэдэг ингээд тохирсон консалтингийг авах хэрэгтэй. Тэгэхгүй өөр газар дээр ч гэсэн ингээд очиход би өөрөө ч гэсэн тийм зүйлтэй бас ингээд учирч исэн. Би зүгээр л ингээд виз авах гэсэн юм а ч гэдэг юм уу те. Эсвэл би шууд аялын виз, эсвэл одоо би ийм ажлын виз авах гэсэн юм а гэд асуугаад орох юм бол тэрэнд чинь хариулаад буцаачих чижээд байхгүй. Манай дээр бол яг ингэж явдаг. Яг ийм нөхцөл байдалтай байгаад байна. За тухайн хүн хэр зэрэг мэдлэг мэдээлэлтэй байгааг бид мэдэхгүй шүү дээ тий. Магадгүй мэдлэг мэдээлэл муутагаасаа болоод буруу сонголт хийгээд явж байгааг үгүйсэхгүй учраас бид нар эхлээд та надад одоо өөрийнхөө яг зорилгыг те нөхцөл байдлыг ойлгуулаач гэдгээс манай консалтинг эхэлдэг. За ингээд зорилго нөхцөл байдлыг ойлгож иж зөвлөх үйлчилгээ үзүүлэх гээд байгаа болохоос ш би ямар нэгэн бүтээгдэхүүн сервис зарах гэж консалтинг хийгээгүй болохоор маш давуу талтай бусад одоо газруудаас нэлээд өндөр хэмжээний давуу талтай үзүүлэлттэй үр дүнтэй консалтингийг бид нар үзүүлж чаддаг. За консалтингийн төлбөр бол 1 цагийн туршид үргэлжилдэг. Энэ төлбөр маань $97 байгаа. За консалтинг аваад үргэлжлүүлээд ямар байгууллагатай ажиллах уу те эсвэл манайхтай ажилламаар байна уу? Эсвэл зөв чанартай консалтинг аваад чадсан болвол гэр бүлийн хурал хийхэд чинь ингээд бүх мэдээлэл чинь бэлэн ингээд цаасан дээр гараад ирсэн те. Ийм боломж биднэрт байна. 1 2 3 дугаар 4 дугаар боломж нь байна. 4 дугаарх нь ийм гэсэн, 1 дугаарх нь ийм гэсэн ингээ харьцуулах боломжтой.